Хэрвээ та жирэмслэгээр бэлтгэж байгаа болон жирэмсний 12-7 хоног хүртэлх хугацаатай байгаа бол өдөр бүр нэмэлтээр заавалчгүй хамгийн багадаа 400 микрограмм фолийн хүчлийг уух хэрэгтэй байдаг. За мөн жирэмслэгээр бэлтгэж байгаа тохиолдолд нөхөртөө ч гэсэн бас уулгаж болдог. Судалгаагаар нөхөртөө фолийн хүчил уулгах нь эр бэлгийн энсийн үр тогтоох чадварыг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр өөрөө болно нөхөртөө хамт фолийн хүчил уух нь таны жирэмсэн болох магадлалыг хамаагүй өсгдөг байна. Фолийн хүчлүүд нь байгаль дээр фолат хэлбэрээр оршдог. За мөн хүнсний ногоонд ялангуяа навчит төрлийн ногоон өнгөтэй ногоонд бол ихээр агуулдаг. Фолийн хүчлийг өөрөөр витамин B9 гэж нэрлэдэг. За гэхдээ витамин B9 нь фолат хэлбэрээр байж байгаад за 5 метил фолат буюу ерөнхийдөө 5-аас 6, 7 шатны урвалыг дамжиж биед ДНХ-гийн түвшинд танигдаж яг өөрийнхөө үндсэн үйлдэлийг үзүүлэх боломжтой байдаг. Харамсалтай нь зүүн Азийн орнуудаар хийгдсэн судалгаагаар дийлэнхтэй хүн амын 15-аас 20, зарим судалгаагаар 30% хүртэлх нь фолийн хүчлийг 5 метил хэлбэрт шилжүүлэх тэр ферментийн алдагдaltaй хомсдолтой байдаг гэж үздэг. Тийм учраас хэрвээ та энэ ферментийн хомсдолтой байгаа тохиолдолд ууж байгаа фолийн хүчлээ метил хэлбэрт оруулж ДНХ-дэд танигдуулах боломжгүй болж байгаа гэсэн үг. Монголд одоогоор харамсалтай нь энэ фермент нь танд байна уугүй юу гэдгийг шинжлэх нөхцөл одоогоор байхгүй байгаа. Тэгэхээр та хамгийн зөв алах юм бол анханасаа таны эсийн ДНХ-гийн түвшинд танигддаг буюу генийн түвшинд шууд танигдаж өөрийнхөө үйлдэлийг 100% үзүүлэх боломжтой фолийн хүчлийг сонгох нь их болоод урагт хамгийн сайн нөлөөтэй. Ер нь фолийн хүчил ураг ихт ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр ургийн мэдрэлийн гуурсны гач хөгжил буюу spina bifida гэдэг өвчлөл үүсгээс сэргийлдэг. Ийм учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хамгийн багадаа жирэмсэн их 400 микрограммаар жирэмсний 12-7 хоног хүртэл байнга уухыг зөвлөдөг. Энэ нь ургийн мэдрэлийн гуурсны гач хөгжил үүсгээс болон бусад ургийн гач хөгжлүүдээс сэргийлдэг. Ийм учраас өдөр бүр зайлшгүй уух хэрэгтэй. Мөн жирэмсээр бэлтгэж байгаа тохиолдолд 3 сарын өмнөөс нөхөртөөгөө хамтдаа зөв фолийн хүчлийг 400 микрограммаар өдөр болгон уугаад явах нь үр тогтоох өндгөөс эр бэлгээс хоёр холбогдох магадлалыг маш сайн нэмэгдүүлдэг гэсэн чанартай сурвалжтай судалгаа байдаг. Nutrigol брендийн фолийн хүчил нь 5 метил фолат буюу жирийн фолийн хүчлийг метиляц гэдэг процессд оруулаад таны ДНХ-д шууд танигдах бэлэн төвлөгт савлчихсан байгаа учраас та тэрийг хувиргах янз бүрийн фермент танд шаардлагагүй шууд танд үүргээ үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр фолийн хүчлээ уухтаа зөв фолийн хүчлээ сонгож сураарай.